Эртний Египт улс. Эртний Египтүүд нийл мөрний хөндий дагуу суурин хот байгуулж газар тариалан мал аж ахуй, ялангуяа загсны аж ахуй эрхлэн амьдардаг байв. Тариалан эрхлэхдээ шадуу буюу товрон худаг хэрэглэдэг байсан. Тэд хөдөлмөрийг 10 өдрөөр хуваарлдаг. Үүний 2 нь амралтын, 8 нь ажлын өдөр байсан бөгөөд үүрийн гэгээнээс үлжийн бүрэг хүртэл ажилладаг байсан. Түүнчлэн халуун урамшилтай тул баян ядуу хэн боловч нэмгэн даав бүсгийдээ зангидан уйж байланган нөмрөг нөмөрч удаж өмсдөг байсан. Байшингаа модоор эсвэл тоосоор байдаг бөгөөд байшин нэг давхар, нэгээс 3 өрөө байдаг байсан. Эртний Египтийн нийгмийн давхраажилт хамгийн дээд хэсэгт нь хараан буюу хаан, хоёр дахь хэсэгт нь визер тэргүүн тахилч захирагч нараа, гурав дахь хэсэгт нь бичээж цэргийн жанжид, дөрөв дахь хэсэгт нь гар урчууд, тав дахь хэсэгт нь тариаланчид, 6 дахь буюу сүүлийн давхрагт нь боолууд орж иж. Эртний Египтүүд нийгмийн давхраачлалтын хэм маягаа пирамид буюу цав цувраг дээр дүрслэн харуулсан байдаг. Эртний Египтчүүд нийл мөрний хөндийгөөр газар тариалан эрхэж өөрсдийн түүхийг бичин үлдээсэн байдаг. Нийтийн тоолын өмнөх 4,000-нд дээд доод Египт хэмээн 2 хэсэгт хуваагдсан. Нийтийн тоолын өмнөх 3,000 оны орчим 2 Египтийг Менис буюу Нармер хаан нэгтгэн захарж исэн анхны хараан юм. Эртний хаанчлалын үеийн нийтийн тоолын өмнөх 2900-аас 2060 оны хооронд хошин тогтнож байсан. Менис Египтийг нэгтгэхээс өмнө дээд Египтийн хаан байсан бөгөөд тэрээр Египтийг нэгтгэхээс хойш нийслэлээ дээд Египт дэх Тинис хотоос доод Египтийн Мемфис хотын хооронд нүүр шилжүүлсэн байдаг. Эртний хаанчлалын үеийн алдарт фараонууд бол Панипс, Хафра, Менкура нарын. Эдгээр фараонуудын үеэс эхлэн пирамид анх байгуулагдаж эхэлсэн. Сфинкс хэмээх хүн толгойтой арслангийн дүрст домгийн амьтныг пирамидын хажууд байршуулж хамгаалагчаар нь хийж эхэлсэн. Дунд хаанчлалын үеийг нийтийн тоолын өмнөх 2060-аас 1580 оны хооронд авч үздэг. Эртний нийслэл нийл мөрний дунд бил Пив хотод бий болж сөндөрлсөн. Дэлхийг байлдан дагуулагч 3 дугаар Синусерт зэрэг фараонуудын удирдлагаар эртний Египтүүд нийл мөрний хөндийн өмнөд хэсгийн эзлэн өөрийн иргэшээлтэд оруулж байсан. Түүнчлэн баян Нуби мөн Санаан хойг Палестин, Сирийн нутгийг эзэлж байсан. Тэд нийл мөрний дагуух хад чулууг буулган улсдын сувг системийг барьсан. Нийтийн тоолын өмнөх 18 дугаар зууны үед Египт ойрхон орнуудаас гаралтай Киксос хэмээх нүүлэлчдийн тоглоонд өртсөн. Тэд Египтчүүдийг таньж мэдгүй байсан морин цэрэгт хүчээр фараон цэргүүдийг ялж 2 дугаар зууны турш нийл мөрний иргэншлийг иргэшээлтэд оруулж байсан. 1550 онд фараонууд Киксосуудыг ялж Палестин руу хөөж явуулсан байдаг. Шинэ хаанчлалын үе нийтийн тоолын өмнөх 1580-аас 1090 оны хооронд оршдог.
Энэ үе бол эртний Египтийн хаанчлалын оргил үе хэмээн түүхчид үздэг. Фараонууд өөрсдийн нөлөөг Месопотамийн хөндийг хүртэл бий болгож чадсан. Хаадуудын хөндөд фараоны удмынхан түүний удмынхны бунхан болох аврах том пирамид байгуулан сүр жавхланд хүч чадлаа илэрхийлж чадаж байсан. Дөрөвдүгээр Аменхотеп хаан түүнчлэн 2-р Арамзес хааны үед хамгийн хүчрхэг байсан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Рамзес хаан урлаг утга зохиолыг дэмжиж Египтийг бүхэл ойрхон орнуудын хамгийн хүчтэй улс болох хувирах үнд сүрийг тавьсан байдаг. Энэ үе бол эртний Египтийн хамгийн хөгжлийн дээд чатандаа очсон үе хэмээн түүхчид үздэг. Эртний Египтийн улс нийтийн тооллын өмнөх 1-р мянганы эхэн үеэс хурц зэрэгэлдэх ард түмний довтлогоонд эзлэгдэж дараалан өртөж эхэлсэн. Эхлээд Ассир, Хит, Перс, эртний грекүүдийн довтлогоонд өртөж эцэст нь Мисрийн орон нийтийн тооллын өмнөх 331 онд Македоны Александр хаан эзлэгдсэн байдаг.